сайн бацхан хүмүүс үзчихтэй. Та бүхэндээ хүргийн явуулан дууланд кемп хийв. Дууланд кемп хийх өдрөл эхлэхэд бэлэн боллоо. Дууланд кемп хийх өдрөлгээ та бүхэндээ урд хожид болсон онц ноцтой гэмтэргүүдийг төвлөрөн хүргэсээр ирсэн билээ. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээ та бүхэндээ 1920-с 1940-од оны үед амьдарч байсан гэмт итгээд Осрын тухай төвлөрөн хүргэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийнхээ өмнө та бүхэндээ 3 түүхэн зургийг дэлгэн үзүүлнэ. Энэ түүхэн зурган дээр Оср, түүний ээж, түүний аав нарын зургийг үзүүлэхэд бэлдээд байгаамаа. Ингээд ихний зурган та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Та бүхэн харж байгаа дайлан мэдэрлэгтэй улагаас зовлон Осрын тэнгмийн 3 дугаар бүлгэнд байхдаа авсан зураг юм. Ангийн ханданцсан бажгийг юу ч мэдгүй алмайрын гайхан зогтно. Алхидийн ингэрдэн гараа шургуулж, ятамгийн хилдэргийн химийн боогны хилдэргийг бас биеийн янтагийн алхидийн хусаж амжиж. Та бүхэн нүднээс нь ил харж байгаа баг. Хүүхэд ахуй цагаас эхлээд энэ хүний хулгай хийх сэтэл нь төрсөн гэж түүхэд бичгдэн үлдсэн байдаг. За баярлалаа. Одоо та бүхэн дараагийн зургийг дэлгэн тавьж үзүүлье. Энэ бол тухайн үедээ Балмод хэрцгий дээрэн чин цангаар алдартай байсан Майк Макдоналд Осрын аав. Та бүхэн зургуудаас харж байгаа голынх нь хүн бол Майк хөлтэй Доноин Макдоналд зураг байсан юм. Тэрээр эр хүний зодохтой бол эмзэг эрхтэнд нь хүрч болон эсвэл долоогор хурууга завжинд нь шаг зоддог байжээ. Энэ бол Осрын аав Макдоналд зураг байсан юм аа. Одоо дараагийн зургийг та бүхэндээ дэлгэн тавин үзүүлэхийн өмнө нэрийг хэд дурдъя. Энэ хүү зураг бол Осрын ээж Уртгарт Пунсл хэмээх хүний зураг байсан юм аа. Уртгарт Пунсл гэдэг бол яагаад Уртгартай болсон түүх нь бол одоо найзууд бүсгүйчүүдийн аймаг зүйл усны мөнгөн даруулгуудаас хэв нэг туучдаг гэдэг ийм тод Уртгарт Пунсл гэдэг нэртэй байсан юм аа. Ямар сайдад Уртгарт Пунслыг хүрээний зах руу гингийн цагаан өдөр ороход зах тарж исэн тийм түүхтэй юм аа. Энэ бол Уртгарт Пунсл байсан юм. Одоо та бүхэндээ дараагийн зургийг дэлгэн тавин үзүүлье. Энэ бол хөдөлгөөнтэй зураг. Осрын нэгэн өдрийн амьдралын нэгэн хэсгээс та бүхэндээ сонирхол. Оср бол хүрээгээр явахдаа гэртээ байгаа юм шиг явдаг нэгэн байсан. Тэр хөл нүцгэн зээл нүцгэн яваад удмаар явахдаа хувцалчихдаг хүн байсан. Үнэхээр тэр хүнийг гаргаад хулгайд гаргасан зам нь тэрнийг бол үнэхээр Оср гэдгийг илтгэж байсан юм аа. Ямар сандаа Осрд хулгайд алдсан хүмүүс юу ч мэдгүй гэртээ хараад өөрийгөө нүцгэн байгааг хараад Оср гэж уудгаалдаг байжээ. Осрын гэмтүүлэлтүүд удаа дараагийнхан давхацсан. Дотоод явдлын яамныхны чиглэл нэгэнтэй хүрсэн байдаг. Дотоод явдлын яамны 303 тоо төрөнд чекист домдог чекист дандар нар Осрын тухай инхүү ярилцсан. Тэгээд яасан гинэ? Би юун тухай ярьж илаа? Осрын талаар. Осрын талаар ярьсаар бас үлдээ Осроос айддаг боллоо. Осроос айж болохгүй чи бид хоёр барих ёстой байхгүй юу? Осрын тухай бүр түүхч бай, домогч байна. Ямар Данцан сайдын бодогонд ороод аяг хатан цаа уугаад гарахын хооронд шилэн порт машиныхын 4 дугуйг мулталж доромжсэн сурагтай. Тийм үү? Дандрыг инхүү хэлэхэд бас чекистэ дондог нэгэн түүхийг яриа. Наа чинь гайгүй байна. Олон жилийн өмнө сүгч анжныг талбай дээр ард түмэнтэй уулзах гад морин дээр босох зуур нь Оср имэдийн хуссан гэсэн. Дондгийг инхүү хэлэхэд дандар нэгэн зүйлийг гинт санан бололтой. Би нэг юм сандлаа. Надад нэрээ мэдээд ирсэн. Хулгайч Оср ногоон бөмбөр театр нацид орж өчтөй гурван толгой дуур үзгээр тасалбар авсан гин. Чи энэ мэдээллийг хинээс авав? Хинээс авав гинэ? Тэ? Хэн чамд хэлж өгөв? Хэлгүй дулам хэллээ. Хэлгүй дулам хинээс сонссон юм бол Дүлийг шагтраа сонссон байна. Тэр хоёрыг хөндлөгөөс хий харсан байна. Сохор балдаг харсан байна. Оср яг хинээс тэр бидээд гардаж авсан байх уу? Гаргуу гамбаагаас. Манай дүүлийн сохор хэлгүй гаргуу тагнуучид ажиллаа сайн хийж байгаа байна. Өнөө өрөөний жүжиг дээр Осрыг барьж авцгаашаа. Тэр хоёр инхүү ярилцсан бөмбөр ногооны зүг хөдөл. Би зүг явъя.
очиртай гурван толгой дуурийн үнэгийн дүрдээ цагааны цэнгэл Исламагийн дүрдээ цогцлмаар тогтож 2 дугаар үзэгдэл өндөрлөж 15 минутын завсарлага аваад үзэгч байраа эзлэгдсэн. Театрын зөв хөшгөөр осор гүн орж ирээ. Тэрээр анх удаа энэ театрт орж ирээд энэ их гэрэл чимэглэг энэ гоё тайцаасал энэ олон хүн нэг дураар цугларсан байхыг хараад гайхаж балмагтав. Уран цагаан малгай тухтуулан тавьсан айлгүй 3 хүүхэнтэй таарав. Хүүхнүүд. Жужиг хэд дугаар үзэгдлэн завсарлав да? 2 дугаар үзэгдэл завсарлаа. Юунд үхээ юу? Хараахан үхээд үйдвэ. Тэд ийхүү ярилцсан үзэгчдийн дундах суудлаа эзлэн. Осор үзэгчдийн дунд орсон Нариуда энэ олон үзэгчдийг хэдвчтэй янчаа болгон хаа. Одоо хулгай хийх үү эсвэл гэрэл онцорсны дараа хулгай хийх үү гэх бодол осын толгой зурсгийн орж ирв. Тэгээд суухадлаа тав турагны хорд суусан янжин нүд салгалгүй хаа. Урд өмнө янжинд хайр дурлал таж байлгүй гэж бодох шиг. Эсвэл хулгайлсан эд зүйлээс өгөж байлгүй ч гэж бодох шиг. Ийхүү бодол зэрэгцсэн байхад чекистүүд баруун хөшгөөр орж ирээ. Ноо энэ олон дотроос алийг осор гэж хаана хоёулаа. Чи бид хоёр осрыг олох ёстой. Ой тэрийг улаан дэлгэр ихэр осор мөн үү биш үү? Аль чи дуудаач. Осор! Осор! Эмбэ, хэн намайг нохошиг дуудваа? Мөн бай! Зүхтээ! Эги, юу яриад байгаа бэ чи? Бид хоёр барих ёстой. Барих ёстой тийм ээ. Барих аваарай, комиссараа! Барих аваарай! Комиссараа би амнахаа! Нөгөө талаас нь. Комиссараа барих аваарай! Комиссараа намайг яах вэ? Өрөөгч хараад байсан. Цаавар! Чекистнэр хүндийг аймаар унгаад даач. Яна юу атанаага байна? Хич би. Ой чи! Яна буруугийн. Чи сайн гараачтэй. За та нар харуу хоёрын хоёр хүн буудчихлаа шүү. За цэвэл минь доошогоо суу. Бишээ дээшгээ бос. Огцом салтаагаа өргөөд. За Зэвсэггүй байсан осрыг 2 жилийн сурамгай чинь барьж авахд энэ их дууд шивэг сонссон тухайн үедээ гоо үзэсгэлэн дээр алдартай байсан жүжигчин цогцол маань хошигны завсраар шагаая. Энд юу чатбат хийх чимээ хараад. Оо энэ гурав яхаараа энд устж байдгийг. Оо энэ чинь. Оо ёо бас хөө. Цогцол маань ийхүү айлхад 2 чекистов цогцолмогийн гол сайханд нь алгамаарч гайхаж хурж байна. Энэ хооронд овчин сэрэглэн оцор аль хэдийн зүгтэн алга бол. Ой энэ хин хайч хин сонсолмоо яваа. Сонсолмоог нь осор яваа. Осрын яраас. Арайчаа. Ийхүү бөмбөр ногоон чадвар гарсан 3 дугуй малгайтыг хэрэг энэ хүрээд өндөрсөн гэдэг. Осрыг хожим хаа нэртэй насан гэсэн. Энд ч дуулаагүй хинч мэдээгүй гэдэг. Ингээд дуулаад гэрдэргийн төргийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөө. Дараагийн дуулаад гэргийн төрөг бол баярлалаа.